Өнөөдөр бүгдээрээ хоёрдугаар хичээл буюу дагалдах сургалтын бурханд итгэх итгэлийн талаар хоёрдугаар хичээлийг хамтдаа үзье. Өнөөдөр ариун сүнсний үр жимс ба хэрэглэх арган талаар үзнэ. Хамтдаа залбираад эхлэе. Ариун сүнсээ яг намайг дүүргэж өгөрөө. Өнөөдөр хичээлийг яг эзний үгийн дагуу хүлээж авах зүрх сэтгэлийн бэлдэж өгөрөө. Бас амьдралдаа хэрэглэхэд удирдан дагуул чиглүүлж өгөх болтугай гэж таньдаа өргөн дааж Есүсийн нэрээр залбирч байна. Ариун сүнсний үр жимс ба хэрэглэх арга. Тэгээд Үйлс 2 дугаар бүлэг дээр хэлэхдээ яг Есүс Тэнгэр дөөрсөн дараа Петр бас дараа нь хэлсэн байгаа. Петр хэдэнд гимшигтэн хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээе. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ гэж байна. Тэгэхээр юу гэж байна? Есүсийн нэрээр баптизм хүртцгээе. Тэгэхээр та нарын гим нүгэл уушлагдана гэж байна. Тэгэхээр яг бид нар гимтэй. Эхлээд хамгийн түрүүнд гимшигч байна. Гимшний дараа төгөн баптизм хүртэнэ. Тэгээ би үүний дараа бидний нүгэл уушлагдана. Бас бид нар ариун сүнсний бэлгийг авах болно гэж байна. Тэгэхээр энэ ариун сүнсний бэлгийг авах болно гэдэг болбогд яг энэ хэсгийг бид өндөр чухалчилж яг онцолж үзэхээр байгаа. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийн төдийгүй бас алсад байх бүгдийн бөгөөд манай бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ гэв. Бурханд итгэсэн хүн нэг бүрт энэ ариун сүнсний бэлгүүд ирэх болно. Гим нүглээс цэвэрлэгдсэн амьдрал, бурханд хаан мөнх амьдрах амьдрал зөвхөн еврейчүүд юм уу? Үгүй хариу үндэстэн бөгөөд дэлхий дахинаа тархсан бүх хүмүүст хамаатай болох болно гэсэн утгатай билээ. Тэгэхээр ариун сүнсний бэлгүүд хүмүүс ирнэ гэж байна. Тэгэхээр ариун сүнсний бэлгүүд яг хэрэглэх арга энэ яг 1-р Коринт номын өнөөдөр голцоо ашиглах ишлэл нь 12 дугаар бүлгийн 7-оос 11 дээр байна. Тэгэхээр нийтийн тус гэхээр бүх хүмүүсийн тусын тулд нэг хүний тулд бэлэг аваас өгсөн нэг хүн биш. Харин нийтийн тусын тулд буюу бурхны хүмүүсийн тэрхүү бүх хүмүүсийн нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрд өгсөн ажигч байна. Тэгэхээр ариун сүнсний илэрл хүн болгонд өгөгдсөн байгаа гэсэн үг. Хүн болгонд бэлгүүд өгөгдсөн байгаа гэсэн үг. Яагаад гэвэл бурхны дотор нийтийн тусын тул буюу нэг нэгнийхээ төлөө бурхны хаанчлагын төлөө босгохдохын төлөө байгаамаа. Энэ бүхнийг мөнөөх нэг л сүнс ажилуулдаг бөгөөд хүн бүрд тус тусад нь өөрийн хүсэнчлэн хуваарлдаг. Ингээ ариун сүнс ажиллуулж байгаа. Гэхдээ ажиллал бөгөөд ингээд бурхан өөрийнхөө хүсэнчлэн хуваарлсан байна. Тэгэхээр яг хүний дотор ямарваа нэгэн хүнд өгөгдсөн бэлэг авьяасууд нь бурхан өөрийнхөө хүснээр хуваарлсан байгаа. Тэгэхээр зарим нэг нь эдгэх бэлэгтэй иш үзүүлж байгаа, зарим нэг нь би яхаараа ийм юутай гэдэг юм, би ягаа итгэлийн бэлэг авьяастай байдаг ингэж харьцуулахгүй. Харин юу гэвэл хүн болгоно тэрхүү бурхны өөрийнх нь хүслийн дагуу ариун сүнс удирдах байгаагийн дагуу яг өөрийнхөө хүссэнчлэн хүний бүрт өгөгдсөн байгаа. Тэгээ энэ нь юу гэвэл нийтийн тусын тулд нийт хүмүүсийн тусын тулд өгөгдсөн юм аа. Энэ бол арга бөгөөд зөвнсөн зорилго байгаамаа. Тэгээ бүгдээр өнөөдөр энэ гэдгээр эсхүүдээс бүгдийг нь үздэхээ. Өнөөдөр бүх бэлэг авьяасуудыг үздэхээ. Тэгээд 1-р Коринт 12-ын 7-оос яг 11-ийг бүтэн унших юм бол нийтийн тусын тулд сүнсний идэрлийг хүн тус бүрд өгсөн аж гэж байна. Нэгэнд нь мэрэгүү ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлэгийн үгийг л тэрээр сүнсээр өгсөн бөгөөд өөр нэг нь итгэлийг мөнөөх сүнсээр нөгөөд нь эдгэх бэлгийг нэг л сүнсээр өгсөн. Өөр нэг нь гайхамшгуудыг үлдэх, нөгөөд нь иш үзүүлэх, бас нэгэнд нь сүнсүүдийг ялгах, нөгөөд нь олон янзын хэл ярих үг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг мөнөөх нэг л сүнс ажилуулдаг бөгөөд хүн тус бүр тус тусад нь өөрийн хүсэнчлэн хуваарлдаг. Тэгэд юу вэ? Эдгээр бэлгүүд өгөгдсөн байна. Хамгийн ихнийх нь үздэхээ. Хамгийн ихний болохоор мэрэгүү ухааны үгийг сүнсээр өгсөн бол гэж байна. Тэгээ мэрэгүү ухааны үг гэж энэ юу вэ? Тэгээ энэ яг Иохан номон дээр яг мэрэгүү ухааны үгийг Есүс бүх бэлэг авьяасууд өгсөн байсан. Тэгээд яг тэрхүү мэрэгүү ухааны үгээр дамжуулж энэ эмэгтэйд хэлж байна. Нэг эмэгтэй хэлж байгаа би нөхөргүй гэсэнд Есүс би нөхөргүй гэж чи зөв хэлв. Чи 5 нөхөртэй байсан бөгөөд одоо ч хамтаа байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үннээр хэлв гэж байгаа шүү дээ. Самар эмэгтэй хэлж байна.
Тэг яаж Есүс энийг мэдэх боломжтой боломжгүй. Зүгээр махан биеэр боломжгүй. Тэгтээ энэ мэрэгэн ухааны бэлэг аваас байсан болохоор тийм нөхөргүй гингод нь чи зүгэллээ чи тав нөхөртөө байсан бөгөөд одоо чамтай байгуун ч нөхөрчин биш юм аа гэдэг чи зөв хэллээ гэж хэлж байгаа. Тэгээд энэхүү мэрэгэн ухааны үгийг гэдэг энэ бэлэг аваас яасан бэ? Есүс яг энэхүү мэрэгэн ухааны үгээр хэлсний дараа энэ юмхтэй итгэсэн байгаа байхгүй юу? Миний бүх юмыг одоо миний бүх юмыг тэр хүн хэлсэн гэдээ очиод тэр хоттой очиод тосгондоо очиод хэлэнгууд бүх хүмүүс нэрээд аврагдаж байгаа шүү дээ. Тэр өнөхөө бэлэг аваасаар дамжуулж яасан. Тэр хүн авралт ирсэн байна. Тэр хүн бурхан л ойртоход нь нөлөөлсөн байна. Тэр энэхүү бэлэг аваас хүний өөрийн төлөө биш бурханы хаанчлалын төлөө, бурханы алдрын төлөө, зөвхөн алдрын төлөө ашиглагддаг байгаа. Тэр мэрэгэн ухааны үгийг эхэндээ ингэж яг нэг үг хэлэхэд яг ингэж нөхөргүй хэн гот нь тав нөхөртөө гэж хэлээд хэллэгсний дараа ч үг өгдөг байгаа. Яг тэгвэл энэ хизээч хүн өөрөөрөө сайрхаж өөрийнхөө мундаараа би энийг тайлчлаа би хилцэн гэдэг хэлүүлэхгүй тул анхаараа хүн үнэхээр ойлгомжгүй утга учиргүй мэддэг зүйлүүдийг тайлж гэж хэлсний дараа тэдгээрх дараачийн зүйл нь бурхан илчилж өгдөг байгаа. Яг тэгвэл бурхан өөрөө алдрыг авна. Хүн бол зүгээр ашиглагдаж байгаа нэгэн байгаа. Ашиглагдаж байхад эхний илчлэл буюу эхний тэдгэр мэрэгэн ухааны үгийг хэлэхэд дараачийн үг ирнэ. Тэрнээс өмнө зүгээр одоо баг нэг өндөг гэдэг шиг хэрвээ өндөг харагдаад юм уу өндөг ингээд гэж яг аман дээр үг өгч бол өндөг гэж хэлнэ. Өндөг гэж ирэх юм бол дараа нь дахиа гэж хэлнэ те. Тунгууд нь за дахиа надад бас дахиа харагдаж байна гэдэг нөгөө хүний төлөө залбирч байгаад хэлж байгаа. За дахиа харагдаж байгаа гот нь тэрэн дараа ээж хүүхдийн харилцаа гэдэг нь ээж хүүхдийн харилцаа гэж харагдаж байна гэд. Ерөөсөө өөртөө өгөгдсөн зүйлийг л дамжуулж хэлнэ. Тэгэхээр тэгээ нэг нэгээр нь араас нь ингээд нэг үг юм уу нэг өдөр дэм чиглүүлэг зүйл ирж яхад тэрийг хэлсний дараа дараачих ирдэг болохоос хэлээгүй ч бүрэн ирэхгүй л тэгээ буруу байвал яадаг юм а тэгээ хүмүүс нэг ингэж яг гоо дөнгөж хаанх бэлэг аваасаар бурханд үйлчилж байгаа. Энэ бурханд үйлчилж байгаа. Тэгэхээр бол хизээч өөрийн талаар бодох ёсгүй. Би хүмүүсд тайлбарлаж болно. Ингээд эхэндээ бол би яг хүмүүст тайлбарлахад би яг үндэ сайн мэдэхгүй байна. Би залбирж явах нэг ийм зүйл бодогдлоо. Тэгээ энэ ямар нэгэн танд хамаатай бол та аваарай. Хамаагүй бол хамаагүй. Тэгээд тоохгүй өрөөгөөд орхидог гэсэн. Тэгтээ дандаа хамаатай байдаг гэсэн. Юу юм бол за яасаг нэг өндөг яасаг нэг юм утгагүй өндөг ярьж байгаа гэж. Мэдгүй надад дахиад харагдаад нэгс чи. За юу дахиад вэ хүмүүнэ гэсэн чи. Ингээд ээж хүүхдийн харилцаа байна гэсэн чинь за наадах чи юу гэлээ гэсэн чинь ингээд ээж хүүхэд өндөг байж хахад буюу хүүхдээ багахт нь ингээд орхиод явсан байна. Хүүхдээ багахт нь баг ингээд лэг бүр маш багахт нь орхиод явсан байна. Тэгээ тэрнээс болоод харилцааны асуудалтай байна. Таны хүүхд тийм зүйл байгаа гэхээр байгаа гэж хүмүүс хэлдэг байгаа. Чи яаж мэдвэ гэж мэдгүй би мэдээгүй. Надад өндөг харагдсан дараа нь дахиад харагдсан. Өндөг гэж хэлхээс нааш дахиад харагдаагүй. Дахиад гэж хэлхээс нааш би энэ ээж хүүхдэд харилцаа гэж надад илчлэгдээгүй. Тэгээ бурхан өөрөө нэг хэлж байгаа. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар тэгээ тэндгээр зүйлсийг хийсний дараа хүүхдээсээ очиж уучлахгүй байх юм бас хүүхдтэйгээ эвлэрэл хийх гэсэн тийм чиглүүлэг ирдэг байгаа. Тэр огт бурханд итгэдэггүй байсан хүмүүс ямар нэгэн зүйлс чи онцгой зүйлийг үнэхээр илчиж өглөө тийм ээ би очих хүүхдтэйгээ би одоо ингэж очиж эвлэрэл хийя гэж хүн ингээд тэрийг ойлгоо тэрхүү эвлэрлийг ингэж хүлээж аваад тэрхүү явах нь чухал байна. Тэгэхээр ингээд бүх зүйлс утга учиртай бөгөөд бүх зүйлс бурхны алдрын төлөө хийгдэж байгаа бөгөөд энэхүү бэлэг яваас бурхны алдрын төлөө юм аа. Тэгэхээр эдгээр эхнээс алхаж эхэлж байхдаа бүх зүйл бурхан өөрөө алдрыг авах нь зохистой. Бөгөөд бүх алхам бүрэн тэ бурханд итгэж энэхүү зүйлийг дамжуулна. Тэгтээ ингэж би залбирахад ийм зүйл мэдэгдэж байна гэд эхэндээ алхаж эхэлж байхдаа дөнгөж ингэж нэлээд одоо инсекюр гэдэг шиг мэдэхгүй итгэл муутай байдаг гэсэн бол аяанда алхаж эхлэхдээ энэ бол үнэхээр бурхан хийж байгаад бол бурхан энэ утга учиртай байх хэрэгтэй гэдэг үгийг дамжуулахдаа зоригтой дамжуулна. Эсвэл итгэлтэй дамжуулдаг болно тэ. Наа тийм байна. За тэгээд дараач болохоор итгэл байна. Тэгэхээр итгэлийн бэлэг явуулсан болохоор нийтийн тусын тулд өөр нэгэнд нь итгэлийг мөнөөхсөн сөрөгсөн гэж байна. Тэгээ итгэл гэдэг тэрхүү бэлэг авяас нь болохоор тийм онцгой зүйл энэ болно гэдэгт итгэдэг. Тэгээ ерөөсөө тэр нараа эргэлддэг. Тэг хүүхд чиг итгэл ахгүй. Аав надад тусаа авч өгөөч гэж манай хүүхд одоо надаас асуух юм бол тэр ус үнэхээр бэлгэл ахгүй. Тэр ус яг тэр ус байхгүй болох юм уу ус авчрахгүй байх магадлал байхгүй. Тэгээд тэрхүү ус өгнө гэдэгт эргэлздэг байгаа.
Тэгэхээр нэг итгэл байгаа. Тэгээ Марк намын 11:23 дээр яг нэг итгэлийн бэл яас буюу яг итгэл би яг тэр онцгой итгэлийг хэлж байгаа. Үннээр би та нарт хэлье. Хэрв та нар энэ ууланд дээш өргөгдөж тэнгист хаягд гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй харин хэлж байгаа чинь бүтэн гэдэгт итгэвэл энэ нь биелэг болно гэж байна. Итгэлийн бэлэг аваас бол онцгой байдалд өгдөг тэр хүчний бэлэг аваас гэж байгаа. Итгэл гэнэлгээр итгэлгүйгээр аливаа зүйлийг хийх боломжгүй те. Тэгээд нэг итгэлтэйгээр бүхэл бүтэн уулыг өргөгдөөд тийш хаягдэхэд эргэлзэхгүй бол тэр уул үнэхээр хаягдана гэж байгаа байхгүй. Бүхэл бүтэн байсан том уул хаягдана гэж шүү дээ. Тэр бол энэ итгэлийн бэлгээс бол үнэхээр онцгой бэлэг аваасаа. Онцгой бөгөөд хүн нэг бүрт бурхан өөрөө хүсэнчлэн ариун сүнсээр дамжуулж ирдэг бэлэг аваасаа. За дараагийн болохоор эдгэх бэлэг аваас. Тэгээд 16 Марк 16-гийн 16-аас 18 дээр хэлэхдээ яг Есүс эзэн Тэнгэр дөөд явахдаа Бурхан Аавын өмнө очихоос өмнөх яг агуу тушаалын хэсэг байна. Тэгээд хэлэхдээ хэн итгэж баптизм хүртэнэ тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно. Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шинэ хэлээр ярих болно. Тэд могоог барина. Бас өхүүлэх ямар ч юм тэд уусан тэрэнд нь хор болохгүй. Өвчтөн тэд гар тавил эдгэнэ гэж альтлаа гэж байна. Тэгэхээр итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь болохоор энэ итгэгч хүн нэг бүр зөвхөн юм онцгой хүмүүс юм уу? Зөвхөн зарим хүмүүс биш. Итгэгч буюу бурханд итгэдэг хүмүүс дагалдах зүгээр тэмдгүүд нь гэж байгаа байхгүй юу? Зүгээр дагалдаж явж идэг зүйлсүүд натаа. Тэгэд ингээд аливаа нэгэн одоо клуб юм аливаа нэгэн зүйл эвсэлт хүн орохоор тэрийг дагаад тэмдэх юм уусгүй ингээд юм тэмдэг ямар нэгэн жуух бичгээс одоо нэг тийм карт март те эсвэл тэр байгууллагын одоо бал мал байгууллагын нэртэй бал хувцас муцс гээд ирдэг шүү дээ. Харин итгэгч хүмүүс дагалдах тэмдгүүд нь ийм тэмдгүүд ирж байгаа. Тэд миний нэрээр чөтгөрүүдийг зайлуулж, Назарын Есүс нэрээр чөтгөрүүдийг зайлуулж, шинэ хэлээр буюу харь хэлээр ярих болно. Могоог барьна гэж, өхүүлэх ямар ч юм уус тэрэнд нь хор болохгүй гэж байна. Өвчтөн тэд гар тавил эдгэнэ гэж альтлаа гэж байна. Тэр эдгэх бэлэг аваас нь болохоор өвчтөн хүн дээр тэд гар тавил эдгэнэ. Тэгэхээр ингэж нэ өвчтөн хүн дээр тэд гар тавил эдгэнэ. Харин бурхны хүслийн дагуу зарим хүмүүс нь идэрэхгүй бол гэсэн тийм хэсэг байхгүй энд. Тэгээ эзэн өөрийнхөө хүссэнчлэн өөрийнхөө хүүхдүүд нь өвчтөө хүн дээр гар тавих буюу өвчтөө хүн эдгэрх нь эзний хүсэл байгаа. Эзэн бурхны хүсэл байгаа. Ямар аав юм ямар ээж хүүхэд нь өвдөж байхад тэднийг эдгэглэхийг хүсэхгүй байх тийм махан биений аав ээж байхгүй шүү дээ. Бид нар бурхан аавыг яагаад гэж хүүхдүүдээр зарим хүмүүс дээр зарим яагаад юм тахир дутууч юм уу зарим нэг нь хөлгөө ч юм уу тэ гаргуу ч юм уу сохор ч юм уу байх одоо ингэ энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн байдлаасаа гарсан тохиолдолд энэ эдгэрлийг авч байгаа. Ийм байх ёсгүй маа гэдэг. Харин хүмүүс болохоор нэг аливаа нэгэн байдлаар тэгээд энэ эдгэх бэлгийг ингээд амьдралдаа ашиглах буюу бурхан эдгэх бэлгээр дамжуулж хүмүүс шинэ итгэлийг өгдөг. Хүмүүс амьдрдаг хажууд байгаа хүмүүс итгэлийг авдаг. Манай одоо бүдүүн гэсний хор тавдралт 2018 онд тусаад нөгөө уушиг руу өсөрхийлээд тэгээд 12 хин дөрвөн хагалгаа ямар ч найдваргүй болсон үед яг бурханд ирж чад бурхан онцгой байдлаар яг энэ залбирлаар эдгэх бэлэг авяастай тэдгээр гэр бүл манай аавын төлөө залбирч өгснөөр яг тухай яг эдгэрэл болсон тийм байнамаа. Тэгэхээр тийм гайхалтай цаг тийм гайхалтай зүйлс болсон байна. Тэгэхээр тийм гайхалтай зүйлс болж байхад зөвхөн эдгэх бэлгээс өөр угаасаа сонголт бидэрт байгаагүй. Тэгэхээр яг тухайд ингэ за болоо гэж бид нар хинж зогсоогүй. Аавд ярихад бол яг эдгэрэх боломж байгаа. Бурхан таныг эдгэх ч юм аа. За тэгвэл байж болох бүх боломжийг ашиглая гэд ирэхэд тэрхүү эдгэх бэлэг авьяастай хүмүүс хайж эхэлсэн байгаа. Өөрөө мэдлгүй. Тэгж явж байгаа яг тэрхүү таарлцсан хүмүүс залбирахад итгэлийн нэг л залбирал тэднийг эдгээсэн байгаа маа. Манай аавыг эдгээсэн байгаа. Тэгээ манай одоо ч хүртэл амьд зэрүүн сайхан Бурхныг гэрчлээд явж байгаа. Дагаад маш олон хүмүүс сайн мэдээ сонссон. Маш олон хүмүүс итгэгч болсон. Аврагдсан одоо сайн мэдээгээр үйлчлээд өөрөө Бурхны юу тэрхүү Оросд тархаж суурсан монголчуудаас үйлчилж байгаа, Орос хүмүүсээс үйлчилж байгаа. Тэр олон үйлчлүүдийг хийгээд явж байгаа. Тэгээ сайн мэдээний илч болсон байгаа. Тэгээ өмнө нь бол бөөм мөргөлний шүтдэг хүн байсан боловч сайн мэдээний илч болсон байгаа. Тэгээд нэг удаагийн эдгэх бэлгээр дамжуулаад манай аавын бүхэл бүтэн гэр бүл хамаатан садууд маш онцгой зүйлийг бурхан хийсэн байгаа.
Тэгээд тухайн үед тэрхүү эдгэх бэлгийг тэрхүү хүмүүсийг зөв ашиглаж эрхэм мэдэлтэйгээр Назар Есүсийн нэрээр яг одоо тэр сонсож байгаа хүнээс яг тэр өвчин чи зайл гэж хөөж байгаа байхгүй юу? Яг одоо чи хорт авдар чи зайл гэж хөөгөөд итгэлтэйгээр яг тэр хөөхөд тэр нь гарч явж байгаа. Яа, Есүсийн эрх мэдэлтэй нэрээр яг бол итгэгчдийг дагалдах тэмдэглэг үүдгэж байна. Би бурханд итгэдэггүй итгэдэг. Тэгээ бурханд итгэдэг хүн ямар тийм дагалдах тэмдэглэж байна. Өвчтөө өндөр гар тавил итгэнэ гэж байна. Тэгэхээр тэр өвчтөө өндөр гар тавил энэ итгэнэс бурханы амлалтын дагуу Назарын Есүсийн нэрээр яг одоо чи өвчин зайл, өвчин чи эдгэр гэдгийг тэр нэг шалгадаг аа. Тэгэд чи өндийгөөд үз. Өндий чаддгүй хэвтэр юм биш бол өндийгөөд үзгээд түн өндийх гээд бас шалгаж явахтай эдгэрчдэг байгаа. Түнгууд нь ингээд ямар зарим нэгэн эдгэрэл нь ингээд шууд тэр дөрөө болдог. Зарим нэг жоохон баг агаар сайжирдаг. Ямар ч нөхцөл байдал тэгээд өвчтөө өндөр гар тавил эдгэрнэ гэсэн энэхүү бурхны амлалтын дагуу хүн итгэлээрээ алхах үед би нэг залбирж үзлээ ш, хоёр залбирж үзлээ ш. Зарим хүмүүс би гурав залбирлаа ш. Тэгээд зарим тохиолдолд ингээ өвчнийг ингээд бараг л өөрийнх нь өвчин мэд болгоноос одоо миний өвчин гэ бараг тэр өвчин төгөө хүлээн зөвшөөрсөн байдаг болохоор тэр үед нь эдгэх бэлэг нэгдүгээр эдгэх бэлгээр та өөрөө залбирч гинөө эсвэл эдгэх бэлэг авьяастай хүн таны төлөө залбирч байхад яг бүрэн итгэлтэйгээр залбиулж гинөө эсвэл зүгээр яг нь залбиулаад авчи өөрхөө сэтгэлийг нь бодоод гэж бодож гинөө яг бүрэн жихний сэтгэлд яг цорын бурхныг хараад явж байхад эдгэх бэлгээр хүн залбирч байхад өөрөө шалгаж үзнэ тэрнэр итгэлээрээ дагна. Яг бол итгэлээр дагаад эдгэрээд эдгэрсний дараа яг нөгөө гадар дахиад хөндөр өвдөд юм уу өвчтөн ингээд хальт өчигдөр арилцсан өнөөдөр арилаагүй байх юм уу гэх мэт санагдсан ч гэсэн үгүй юм аа тех боломжгүй юм аа энэ нь бол бурхан өөрийнхөө тэрхүү итгэгчээр дамжуул дагалдах тэмдгээр дамжуул би бүрэн итгэрсэн юм аа гэд тунхлаад эргүүлээ зогсох байхгүй. Тэгээд чи өвдөхийг оролдох гэж байгаа энэ хэсгүүд Назарын Есүсээр хөөн зайлуулж байна. Би эдгэрсэн. Би ч гэсэн өөрийнхөө биен дээр гар тавиад залбирахад энэ эдгэрнэ гэсэн итгэлээр дамжуулаад хөөн зайлуулж байна. Цэвэрлж гин гэд тэр хүний би цэвэр болохоор тэр тэмцэл байгаа байхгүй. Тэмцэл яадвал хорт авдар буцаж ирдэг гэснээр ирдэг. Нэрэнгууд бид ээжсэн. Эргүүлээ залбирч ирсэн. Нэг хэд удаа залбирсан. Тэгээ нэг удаа тэр эдгэх бэлгээс Америк гэр бол яг нэг л залбирч өгч байгаа. Тэр хоёр залбирсан юм байна. Тэрнээс илүү олон залбирх боломжгүй шахав. Цаг хугацааны явж тэр өөрсдөө ажил амьдралтай хүмүүс. Тэр яг би тэр хөргөөр зөөсүүд яг энэдгийнх энэ ариун сүнсний бэлгүүдийг яг тэр гэр бүл дээр очиж байхад бурхан надад эдгээрх үсэг зааж өгсөн. Чи зөвхөн эдгээрх бэлгийг ингээд хүлээж авсан ч гэсэн чи дараа дахиад буцаад чи бүх зүйлсүүд энэ бол яг ингээд гарын таван хуруу шиг бүх юм нэгдээ ашиглагдах юм аа. Тэгэхээр энэ хүү бүх зүйлсүүдийг хамтдаа ашиглаад урагшаа явахын тулд яах вэ гэвэл чи энэ зүйлсүүдийг хамтдаа ажиллаж бүгдийг мэдэх ёстой. Тэгээ чамд бурхан чамд өгөх зүйл өгнө гэд. Тэгээ өгөгдөх зүйлсүүд надад өгөгдсөн байгаа. Тэгээ бурханы алдрын төлөө мэдээж 100% зөвхөн эзний алдрын төлөө байна. Тэр эдгэх билег бол чухал байна. Хүмүүс эдгэрэл дээр би эдгэрлийн төлөө залбираа л байгаа гэд. Яг яаж залбирч байна те? Би залбираад байгаа. Яг энэ өвчнөд би санаа нэгдэхгүй. Нэгдүгээр өвчтөе хүн тийм таны эргэн тойронд байвал та тэр хүний төлөө залбирахад тэр хүний дүр санаа нэгдэж гинөө. Хэрвээ санаа нэгдэхгүй за ингэжлээд тэгжлээд гэд тэр хүн үл тоошоосон байвал эдгэх бэлэг авьяасанд эдгэх бэлэг саад болно гэсэн. Эдгэрэл саад болдог. Харин залбируулах гэж хүн 100% үнэхээр бурхнаар эдгэрхийг хүсэж чинь та бидгийх бэлэгтэй бол залбираад өгөөч. Бид ямар ч тулаан болсон бид тэмцэж хатуу зогсноо гэд тийм зогсолтой. Тэгээ бас та яг эдгийх бэлэг авьяастай эдгийх бэлгийн авьяасны төлөө ингэж эдгийх бэлэг гэдэг болохоор яг хүн өвчтөө өндөр гар тавих хэлж байгаа байхгүй. Энэ бэлэг авьяас бас нөгөө эдгийгчдэд дагалдах зүгээр нэг тэмдэг байгаа байхгүй. Эдгийгч хүн нэг мурт дагалдах тэмдгүүдийн нэг нь байгаамаа. Тэгэхээр би идэх баллаг авьяасгүй авьяастай гэж үл боддоод яг л итгэгчдэд дагалдах тэмдгийн дагуу би гар тавихад энэ хүн идгэрнэ гэд назаараа Есүс нэр ичээ өвчин чи зайл хөөн зайлуулж идгэх нь чухал байна. Тэгэхээр зарим тохиолдолд хамгийн анхнуудаа би ээжийнхээ нэг хамарны төлөө толгойн төлөө 6 удаа залбирсан. 6 залбирхтаа эс. Манай ээж яг намайг залбирж исэн болгоо нэг их олон юм яриагөө. Тэгээ логш олон яас олон залбирх ингээгөө залбируулаад байсан. Тэгээд би 6 залбирсан дараа идгэрсэн. Яасан олон залбирчоо гэж бодчихсон. Хамгийн чухал үр дүн идгэрсэн байгаа байхгүй юу? Чухал үр дүн идгэрсэн. Тухайд яагаад 6 залбирсан?
Яг нэг залбираагүй, яг хоёр залбираагүй 6. Яг нарийн шалтгаан мэдгүй. Ямар ч гэсэн манай ээж итгэрсэн. Би залбирсан. Тэгээ итгэрсэн. Бүгд итгэлийн дагуу болсон. Дараа нь би яг өөрийнхөө нүдний төлөө би нүдний шил зүүдэх нэгэн байсан. Нүдний шил зүүдэх байж хагаад тэгээ өөр хүмүүс ингээд яг янжмаагш одоо ингээд сайн самар үлийн янжмаагш яг хүний төлөө нүдэн төлөө нэг залбирч байгаа хүний нүд 50% хараан сайжраад 20%, 30% хараан сайжирсан байгаа байхгүй. Тэгж яат миний хараа сайжрахгүй болоход би бараг шаргаад зоогоод гэдэг шиг би тэгвэл өөрөө залбирна гэд гэртээ залбираад өдөрт нэг 10 удаа шахуу залбирдаг гэсэн ингээл нүдэн дээр гараад Есүс нэрээр хараач сайжир гэл тэгэл нүдээ ингээ нэгээл харангууд яг 1% сайжирдаг. Жохон ч гэсэн сайжрахад надад урам зоригтой. Яг бол би шилэнд үнэхээр дургу. Шилийг ингээд тээж авч явах нь айгүй төвөгтэй маш ядаргаатай. Анханасаа угаасаа зүүдэггүй байж байгаа бараг 30 мууч гараад зүүдэг болсон аахгүй юу. Тэгээд нэг хэдэн жил зүүж явахдаа үнэхээр дургуйж. Тэгэл ингэж залбирчаал дараа нь өдөр Есүсээр нүдний хараач сайжир яг одоо ард нь байгаа судсууд чи Назарын Есүсээр эдгэр сайжир гэд сайжир гэж нүдэ нэгэ шалгана. Мэдээж шилгүүгээр шүү дээ. Шилгээ шүлөөд авчиж байгаа итгэлээрээ. Тэг ингээд хараад тэг ингээд шалгангууд яг хэлчихгүй нүдний хараа ингээд сайжраад байгаа байхгүй. Тунгон сайжраал тэг орой эхний нэг 10-аад 10 минут нэг өглөө оройд айгүй их бүрэлдэж бүр гадаа нэг машин барьж юм харахад хэцүү байсан болохоор шилээ оройд өглөө зүгээд өдрийн цагаар ерөөс зөөхгүй залбираад тэгэж явж байгаа 10 цагнаараа өглөө оройдооч бараг зүөх шаардлагагүй болоод хараа нь эрт сайжирч байгаа. Гэхдээ огт шилгүү зүөх боломжгүй байгаа. Шилгүү байх боломжгүй ядал айгүй хэцүү байгаад гэсэн зарим үедээ. Тэгэхээр дараа нь яасан яг тэрхүү нүднийхээ төлөө бүр 25 хоног залбираа нэг 250 260 68 орчим залбирсан байдгийн 68 удаа яг л адилхан нүдний хараа чи сайжир гэд. Тэгэд эцэс яагаад их залбирсан ямар их залбирсан мэдээч миний итгэл дуцсных уу итгэлээ бага байсных уу ямар ч байсан эцсийн эцэст би одоо нүдний шилээ зүүхэ болоод одоо нийлбэр 4 жил болж байна 4 5 жил болж байна. Тэгээд 250 залбирсан ч миний нүд идгэрсэн. Ямар ч шил зүүх хэрэггүй болсон. Сайхан байгаа. Тэгээ энэ чухал үр дүн над чухалаасаа. Тэгээ бурхан эдгэх билийг надад өгсөн гэдэгт би итгэсэн. Тэгээ би ямар нэгэн залбирлын хүн дээр очиод өдөрт 10 удаа очиж миний нүдний төлөө залбирлал хүн залах юм шүү дээ. Харин би өөрөө төлөө залбирч болж байна. Тэгэхээр та яг одоо өөрөө төлөө залбирч байна уу? Та нэг хоёр одоо нэг одоо миний мундгаас ч юм уу тийм утгаараа биш. Зүгээр л ингэж юм хангалттай хэрэгцээтэй тийм олон та залбирсан уу? Олон та итгэлээр алхаж эдгээрх зүйлсийн дагуу та итгэлийг хүлээж авахын тулд залбирсан уу? Залбираагүй л залбираарай гэж та бүдэг Есүснээр урамшуулж байна. Эдгээрх бэлэг бурхны алдрын төлөө хүмүүс өвчтөө хүмүүс эдгэрх нь эзэн бурхны хүсэл байгаа. Энэ бол дагалдах тэмдгүүдийн нэг юм аа. Ариун сүнсний бэлэг. Дараа нь гайхамшгуудыг бол тэгээд Үйлс ном дээр хэлж байгаа. 19:11-ээс 12 дээр Паулийн гараар бурхан ер бусын гайхамшгуудыг үлдчихлээ. Түүний алчуур бүсийг нь хүртэл биеэс нь салган авч яваад өвчтөнд хүрэхэд өвчтөн эдгэж муу ерөөс асуудал хайлж авч байна. Бурхан Паул элчийн гараар ингээд гайхамшгууд хийж байгаа байхгүй юу? Тэгээ бурхан гайхамшгууд хийж байна. Яасан мөгөл үйлчлэл маш их байсан. Тэгээ алчуураа өөрөө алчуурыг өгөө явуулаад хүн дээр гар тавиад эсвэл бүсийг нь хүн ингээд аваад өвчтөе хүн дээр хүрэхэд өвчин эдгэрч байгаа. Өөрөө ч яах шаардлагагүй муу сонсон цалин явчих байхгүй юу? Ийм онцгой энэ бол гайхамшигтыг үлдэх бэлэг авиасуудын нэг байгаа. Иймэрхүү бэлэг авиасууд өөр болж исэн нь болж исэн. Эрхэн тойронд болж исэн нь болж исэн. Тэгтээ яг Библийн дагуу Бурхны үгийн дагуу Паул илчээр дамжуулж энэхүү гайхамшигт гуудыг үлдэх зүйлсүүд болж исэн. Бонгоо болдог. Энэ бол нэг бэлэг авиас, ариун сүнсний бэлэг авиас, Бурхны алдрын төлөө нийтийн тусын тулд өгөгдсөн бэлэг авиас юм аа. Яг тэгвэл энэхүү гайхамшгуудыг үлдэх бэлэг авсаар дамжуулж тэрхүү хүмүүс өвчнөөс итгэрч байна. Муу ерөн сүнснүүд тэрнээс зайлж байгаа хгүй чөлөөлж байгаа. Онцгой зүйлтэй гайхамшигтыг хөөх юм уу? Онцгой өөр мөж өөр лаг байх ямар ч тех шаардлагагүй тэгж болохгүй. Яг бол энэ бурхны алдрын төлөө хийгдэж байгаа бөгөөд өвчтөн хүмүүс итгэрч байгаа. Тэр гайхамшиг байхгүй. Алчуурыг аваачаад өвчнө итгэрчдэг. Тэр хөр алчуурандаа шарын тэрхүү итгэлтэй байгаад байна. Тэр онцгой бэлэг авяастай байна. Гайхамшигтыг үлдэх бэлэг авяас байхгүй юу? За тийм байна. Тэгээд ийм тэгээ одоо иш үзүүлэх байна. Иш үзүүлэхэд нь болохоор
онцгой ирээдүйн талаар болох зүйлсүүдийг хэн нэгний амаар дамжуулж хилэгдэхийг иш үзүүлэх гинэ. Тэгээд нөгөөд нь иш үзүүлэх гэж байгаа байхгүй юу? 1-р Коринт номон дээр те. Тэгээ Есүс 12-ын Иохан 12 13:38 дээр Есүс миний төлөө чи амиа зориулна гэж юу? Үннээр би чамд хэлье. Дахиад онтохоос өмнө чи намайг 3 таа үгүйсэх болно гэж Есүс хэлсэн байна. Энэ ихний иш үзүүлж байгаа хгүй Петрийг харангуйдаа чи бүр амиа надад өгнө гэж үгүй чи намайг 3 удаа үгүйсэх шүү дээ гэд хэлж байгаа. Яа энэ үл ирээдүйд болох зүйлийг одоо дамжуулаад хэлж байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн Петр үгүй ээ бид нар тань амиа зориулнаа гэж хэлсэн байгаа. Гисэд ч гэсэн ирээдүйд болох зүйлийг Есүс дамжуулаад хэлсэн байгаа. Тэгээд Матай 16:21 дээр Есүс тэр цагаас эхлэн Иерусалим явхаа ахлах тахилч нар болон хуулийн багш нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба 3 дахь хоног дээр амьлах ёстойгоо шав нартаа илэрхийлж эхлэвэ гэж байна. Тэгээд зовлон хамсна ирээдүйд өөрийгөө туулах буюу өөрийнхөө хийх үйлчлэлийг тэрээр дамжуулж хэлж ийсэн байгаа. Дагалдагч нартаа тэрээр хэлж ийсэн байна. Хэлсэн байгаа хгүй энэ бол ирээдүйд болох зүйл юм аа гэж тэднийг бэлдэж ийсэн зүйл байна. Энэ бол иш үзүүлэх нь ирээдүйд болох зүйлийг өөрийнхөө амаар нь бурхан хий нэг онцгой нэгэн байдлаар иш үзүүлэхийн үгсийг хэлж хахад тэр үгийг дамжуулах үүрэгтэй. Тайлбарлах үүрэггүй. Иш үзүүлэг сонсож байгаа хүмүүс нь тайлбар авах гэдгийг яг яах юм бол яг деталь юм бэл хизээ юм бол юу юм бол яасан юм бол иш үзүүлж байгаа хүн байх юм бол иш үзүүлгийн үгсийг дамжууллаа хэллээ хэрвээ танд тайлбар авахгүй бол чимээгүй. Нэг иш үзүүлэх бэлэг авьяаснаас сар дамжуулаад яадаг байг бол иш үзүүлгийн иш үзүүлэг ирээд иш үзүүлэг ингээд дамжуулаад уусан дараа иш үзүүлгийг хүлээж авсан хүн өөрийнхөө итгэлийн дагуу өөрөө тэр иш үзүүлгийн төлөө тэмцэн бурхнаас ирсэн иш үзүүлэг буй бурхнаас ирсэн өдөрдөмж гэдэг зүйл байвал тэдгээр хүмүүс тэрийг ингэж хүсэн араас нь дагаж явах нь өөрсдийнх нь арга гэдэг. Замдаа тэгээ ямар нэгэн байдлаар өөрийнхөө төлөө авчрах гад ч юм те. Өөрөө уйдахаар хүн авчрах гад ч юм эсвэл ингэсэн тэгсэн өөрийнхөө төлөө хэлж байгаа гэж хэлээд хэрвээ хин нэг иш үзүүлгүүдийг хүмүүс тас зогсоох магадaltaй. Тас зогсоож боломжтой. Энэ өөрөө л хэлээд шүү дээ. Өөрийнхөө төлөө хэлээд шүү дээ. Бурхны нэрийг бариад шүү дээ. Энэ үл яг хөл хэрвээ бурхнаас ирсэн иш үзүүлэг байх юм бол тэрийг үл үнэхээр доромжилж байгаа хэсэг бөгөөд өөрийнхөө амьдралд тэдгээр бурхны хийхийг төлөвлөж байгаа зүйлээ бурхан юм хэлж байгаа зүйлийг л бурхан хэлээгүй энэ хүн хэлээд байна гэд хэлж байгаа мэт байхгүй үүсгэж байгаа зүйл бэлтээ. Өөрөөрт нэгэгдсэн зүйлийг тэрхүү ерөөл ба одоо тэр одоо тэр ерөөлийн тэр сууг урсах голыг шууд тасалж байгаа байхгүй юу? Надад тэрхгүйгээл таслаад явуулж байгаа адилхан. Харин иш үзүүлэг буюу бурхнаас ирсэн өдөрдөмж чиглүүлэг буюу ирээдүйд хийх зүйлсүүдийг нь хэлэхэд тэр зүйлсүүдийг нь хүлээж авах зүйлээ. Би одоо Норт Каролинад яг Шарлотт сүм чуулган барих дуудлага аваад эхэндээ бол хүлээж аваагүй. Гэтэ хэсэг хугацааны дараа хэдэн сарын дараа хүлээж аваад явхаар шийдсэн байна. Тэгээд эдгээр иш үзүүлэг ирэх чад эхэндээ бол хэцүү байсан л юу Норт яг ингээд ойлгомжгүй байсан бол яг хэсэг хугацаанд зүрхэн дотор бурхан энэхүү зүйлүүдийг бэлдээд энэхүү зүйл нь болцсон байнамаа. Ингээд тэгж явах замд энэ үнэхээр их тулаантай бүрнээр алхам бүртээ бурхандаа цуг хамтарч алхаж явж ийж энэхүү зүйлс болохоор байгаа. Үнэхээр тэгжиж болохоор бусдаар боломжгүй зүйл. Тэгэхээр алхам тутамд бүгдээрээ гэж итгэж урагшаа явцсны дараа эдгээрх зүйлсүүд нь болдог. Тэр иш үзүүлэг бол үнэхээр чухал зүйл байгаа. Масар чухал иш. Бүр чуулганыг босгон байгуулдаг. 1-р Коринт 14 дээр ч бүр иш үзүүлгийн араас бүр хөсөн тэмүүлж байгаа. Энэ бол үнэхээр бурхны өгсөн ариун сүнсний бэлэг авьяас бөгөөд тэгэд иш үзүүлэгч гэж хүмүүс байгаа. Иш үзүүлэгт нь болохоор хүн бүр иш үзүүлдэг. Бүх хүн гэж байгаа байхгүй бүх хүн иш үзүүлдэг. Хин нэг нь бурхан иш үзүүлгийн зүйлээр хэн буюу ирээдүйд одоо монголоор одоо хуучнаар ярил зөвгнөх гэж байгаа. Тэдгээрх зүйл ирэх юм бол тэрийг дамжуулна. Дамжуулаад хүлээж аваад дараачаа өөр хүнд иш үзүүлгэрвэл нөгөө өөр хүн дамжуулаад явахаар хүн нэг бүр өгдөг тэдгээрх зүйл нь иш үзүүлэгч гэдэг нь болохоор иш үзүүлгийн ажлыг үйлчлэлийг тасралтгүй хийдэг бүхэл бүтэн цагийн тиймэрхүү бурхны өгж байгаа тэрхүү ажил байгаахгүй тийм ажилтан байгаа бүтэн цагийн тийм иш үзүүлгийн тэгээ иш үзүүлэг бол хүн нэг бүрт ирдэг хүн нэг бүрт өгдөг зүйл байна. Тэгэхээр иш үзүүлэг бүгдээр хүндлээ эзэн бурханд иш үзүүлсэн зүйлээ бол тэрийг дурсаж саны тэрийг амьдрал дээр тийм ээ биелнэ гэж тунхалцгаая.
Есүс нэр өрөөж байна. Хэрвээ шүтүүлгийг үнэхээр гутаан дарамжил тэрний эсрэг ярьж эсвэл гимшицгээ гимшээд эргэцгээе. Тэгээ гимшиж эргээд тэр өмнө өгчээсээ шүтүүлэг буцаж сэргээх боломжтой. Тэр цаг нь өнгөрсөн үү? Зарим шүтүүлгүй, зарим болгоцвол яг юм window of opportunity буюу яг биелэг тэрхүү тодорхой цаг хугацаа байдаг. Маш жоохон тэрхүү цаг хугацаанд хэрвээ яг алхмаа хийж ижил тэрхүү зүйлс рүү ордог. Тэр цагийг өнгөрөөл дуусчдаг. Дараагийн өнлөө шилждэг аа. Тэгэхээр гимшээд хэрвээ тэр цаг нь өнгөрөөгөл бурхан минь би буцаж ирье гэж тэр гимшиж ирэх нь чухал байдаг юм аа. За сүнслүүдийг ялгах. Энэ бол бас их чухал билег аваас. Тэгэхээр нэгдүгээр яхан 4:1 дээр хайртууд минь сүнс болгоно бүү идэг. Харин сүнслүүдийг бурхнаас эсхийг шалга. Учир нь олон хуурамч иш үзүүлэгч дэлхийд гарч ирсэн гэж байна. Тэгэхээр сүнс болгоно бити идгээ гэж байна. Сүнснүүдийг бурхнаас эсэх гэдгийг шалгаа. Маш шалга гэж. Тэгээд ийм сүнснүүдийг ялгах бэлэг аваас бурхан хүмүүст өгөгддөг. Энэ spirit of discernment гэж байна. Тэгээд discernment буюу яг энэ сайн муу гэдгийг хэлж байгааг нь үнэхээр шалгадаг байна. Тэгээ нүүлс ном дээр ийм зүйл болж байна. Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа шиттэн баар Есүс гэгч Евдийн хурамч иш үзүүлэгчдэд таарав. Тэр шиддэд нутгийн захирагч Сергей Паул гэж ухаантай эрийн хамт байдаг ажээ. Сергей Паул Бурхны үгийг сонсохоор Барнаб Саул нарыг дуудуулав. Харин нэрийг нь орчуулбал шиттэн буюу Илум тэднийг эсэргүүцэж нутгийн захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа. Гэтэл Паул гэгдэг Саул ариун сүнсээр дүүрч түүн дээр харцаа тогтоон аливаа зал элдв мэх дүүрэн диавлын хүү хамаг зүвтийн дайсан чи эзний шулуун замыг гажууд болохоо болохгүй юу? Үзэгтэн яг одоо эзний модар чам дээр байна. Чи сохорч хэсэг хугацаа нар үзэхгүй. Тэр даруй нар харанхуй найр түүнийг бүчин авахд хэр тэр хөтлөх хүн хайн тэмтчв болсон явдлыг харсан мөнх нутгийн захирагч эзний сургаал гайхшран итгэжээ гэж. Тэгэхээр яасан байна? Яг тийм одоо тийм хуурамч иш үзүүлэгч байсан байхгүй Бар Есүс гэдэг нэртэй. Тэгээд өнгөт нь тэр ингээд тэр хүн дээр хэлж хахад Паул ариун сүнсээр дүүрч харцаа тогтоож чи ингээд альва зал альва мэх дүүрэн диавлын хүн хамаг зүвтийн тайсан жизний замыг шулуун гажуудлах болохгүй юу гэж байгаа. Тэр хэсэг сохорчод дараа нь буцаа нэгцэн. Яг л муу зүйлээр яг тэнд ингэж хийлээд байгаа Сергей Паул ингээд одоо бурхны үг сонсохоор Парнаб тэгээд Илум одоо гэдэг хүн эсэргүүцэж нутгийн захирагчийг итгэлээс холдуулахыг санаарч байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хувь үед нь саад болж байгаа зүйлсүүдийг зэмлэж зогсоосон байна. Энэ бол маш чухал зүйл байгаа. Хүмүүс нөгөө сүнснүүдийг ялгах бэлэг авьяасаар биш зүгээр ингээд шууд зарим хүмүүсийг нэг юм гаж маж яг гаж сургаал мургаал яг юу яриад байгаа зарим нэг нь яг аливаа зүйлийг алийг гаж гэдэг алийг гаж биш гэдэг яг тэрний ингээд үл ойлгоод бас ингэж сүнслүүдийг ялгах бэлэг авьяасаар дамжуулаад энэ буруу юм а энэ зөв юм а гэдгийг хүн ялгах нь чухал байдаг юм а. Тэдгээр ялгаж тэдгээр сүнсүүдийг ингээд илчилж гаргаж ирж тавих нь чухал байна. Тэгэхээр энэ бол бурхнаас ирсэн нэг ариун сүнсний бэлэг авьяасаа. За хэл ярих уу ба хэл тайлбарлах, хэллүүдийг тайлбарлах. Үйлс 2-ын 3-аас 4 дээр хэлэхдээ тэгтэл галынх мэд хуваагдсан хэлүүд бий болон хүн нэг бүр дээр боо. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр төрж мөнөх сүнсээр дамжуулан өгсөний хайр хэлээр ярьж эхлэв гэж байна. Тэгээд хамгийн хариун сүнс бууж өгтэй галын их мэд хэлээд хүмүүстээр буугаад бүгд ариун сүнсээр дүүрээд бүгд өөр өөр хэлээр яг нэгэн зэрэг бурхны гайхамшигтай зүйлсүүдийг нэгэн зэрэг ярьж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүү харилыг буюу бурхнаас ирсэн хэл нь зөвхөн бурхан ба хүний дотор өгсөн тэдгээр хэл хоёр ариун сүнсээр дамжуулж бурхан руу хандаж тэр хүний төлөө зууршлан залбирж идэг байгаа. Тэгээ миний төлөө харил байхад одоо нандаа өгсөн харил байж хахад ариун сүнс тэрхүү хилээр давж бурхан руу хандаж залбирж байгаа. Тэрхүү бурханы холбоос яг надад би өөртөө хэрэгцээтэй ийм зүйлс гэж бодож байгаад яг хэрэгцээтэй яг юуны төлөө залбирх вэ? Юу бурханы алдрын төлөө бурханы дуудлагыг биелүүлэх яг юу хийх ёстой? Тэр хэлж тайлбарладаг зүйл байгаа байхгүй юу? Хэлж тайлбарлаж суралцдаг тэдгээр зүйлсүүд байдаг юм аа. Тэгээд ингэж босгон байгуулдаг тэдгэрх зүйл байна. Тэгээд хайр хэл буюу хэл ярих уугаар ярихнлаар энэсний нэг бэлэг юм аа. Бас хэлүүдийг тайлбарлах нь гэж байгаа. Тэгээд 1-р Коринт 14:27-оос 28 дээр хин нэг нь хэл ярих уугаар ярил хоёул эсвэл хамгийн ихтэй гурвал ээлжлэн нэг нь тайлбарлаг. Хэрвээ тайлбарлагчгүй бол тэрээр чуулган чимээгүй байж өөртөө болон бурханд яргээ гэж байна.
Нэг хүн хэлээр ярил яриг хоёр л эсвэл ихтэй гуруула ээжлэн нэг нь тайлбарлах гэж байгаа. Тэг ингээд нэг хүн ярьж байхад дараа нь ээлж дараад байгаа эмх замраатаар яриад тэг нэг нь тайлбарлах гэж байгаа. Тэг хэрвээ тайлбарлагчгүй байвал яг хөө тэр чуулган чимээгүй байж өөртөө болон бурханд ярих гэж байна тий. Яг тэр үнэхээр яг тайлбарлагчгүй заримдаа хайрал буюу онцгой чуулганд өгж байгаа хайрал нь хайрлны бурхнаас ирж байгаа хайрлаар дамжуулж ирж байгаа дамжуулгын мессеж байдаг. Тэдгээр мессежийг гаргаж ир дамжуул залбирх нь чухал байна. Гарч ир дамжуулахад цаана өөр хин нэгэнд хүн тэргүй тайлбар нэрдэг байна. Хэрвээ онцгой тийм бэлэг аваас ирээгүй тэг хүмүүс нь хайр хэлийг таах сордог иштэл байгаа шүү. Хайр хэлийг ярих нь тайлбарлагчгүй бити яригж штгэл. Тэгээ ерөөс хайр хэлээр залбирч болохгүй юм шиг те. Хайр хэлээр ярил баг гим нүгэл юм шиг. Хайр хэлээр ярилаар гаж юм шиг ярьчих гад байдаг. Үгүй шүү. Хайр хэлээр залбирх нь залбирна. Мэдээж чуулган дээрээ тайлбарлагчгүй бол тэр чуулган чимээгүй байж байгаа. Тэгээд яаж вэ? Чуулган дотроо хүмүүс өөрийнхөө хувийн залбирлын өрөөндөө чуулган дотроо залбирч хаад хүн төвөг бодохгүйгээр чимээгүйгээр залбирч байна. Энэ бол залбирал дээр нээлттэй. Харин чуулган чимээгүй байж гэх нь болохоор чуулганы энэ дэр дээрээс тэрхүү урдээс гарч орж тэгж залбихгүй байхыг л хэлж байгаа байхгүй юу? Тэр хайр хэлийг тас хориод байдаг буруу ингэж битгий ингэж штэ л гэж байгаа шиг. Ингээ яг тэр талбар руугаа биш шүү. Яг тайлбарлал байхгүй бол тайлбарлагчгүй бол тэр чуулган дотор өөртөө болон бас тэргээ бурхны үлчиж өөртөө болон бурхан ярих гэж байгаа. Өөртөө гэж болоо баашэр бэсэр бэшэр гасар гэж яд би хажуудаага хүнд төвөг удахгүй бол би бурханд ярьж байна. Рабасэр бэшэр тэгэхгүй яг чуулганаар кэсэр машарараа гэж яг ингээд дамжуулах тэргээ иш үзүүлгийн үгс байдаг. Онцгой зүйлсүүд бас байдаг. Хайр хэлийг яг тайлбарлал нь бас хүмүүст өгдөг байдаг юм аа. Халелуя. За иймэрхүү бэлэг авиасууд бүгдээрээ ариун сүнсний бэлэг авиасууд байдаг юм аа. Тэгээ бурхан өөрийнхөө алдрын төлөө эдгээрх бэлэг авиасууд өгөх нийтийн тусын тул сүнсний илэрлийг хүн тус бүрд нь өгсөн байдаг юм аа. Тэгээ хүн тус бүрд эдгээрх бэлэг авиасууд өгсөн байна. Тэгээ бүгдээр хамтдаа үздэцгээе. Мэргэн ухааны үг, мэдлэгийн үг, итгэл, эдгээрх бэлэг, гайхамшгуудыг үлдэх, иш үзүүлэх, сүнснүүдийг ялгах, олон янзын хэл ярих бас хэлүүдийг тайлбарлах чадваруудыг бурхан өгсөн. Нийтийн цусын тул бурханы алдрын төлөө өгсөн бөгөөд ариун сүнс хүн нэг бүрт ажилуулдаг бөгөөд өөрийнхөө хүсэлтлэн хуваарлдаг юм аа. Тэгээд эдгээр бэлэг яасаа та нэгэнд хүмүүс байгаа надад өмнө одоо зарим бэлэг аймсууд байдаг байсан ч гэсэн ингэж санагдаад байна гэсэн ч гэсэн бидэнд итгэлгүйгээр ярьж исэн болохоор эдгээр зүйлс тэр бэлэг аймсууд тэр дамжуулагдсан өгөгдсөн зүйлсүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхдээ хойрог байсан. Тэрнээс болж цаг хугацаа альва боломжуудыг алдсан байна. Харин тэдгээр тэр байдлаас гараад тэр байдлаас эдгээр яг уу Бурханаас өгөгдсөн тэдгээр зүйлсээр бид хүлээж авч тэдгээр Бурханаас өгөгдсөн зүйлсүүдийг бид хүлээж авч урагшаа явах нь чухал гэдэг юм аа. Та бүгдийг Есүс нэрээр өрөөж байна. Тэгээд ариун сүнсний бэлгийн явц танд өгөгдсөн бол та шалгаж үзээрэй. Тэгээ өгөгдөөгүй бол асуугаарай. Өгөгдсөн зүйлээ та илчилж өгөөрэй гэж баталж өгөөрэй. Энэ бол нэг тийм онцгой зүйл биш. Зүгээр өгөгдсөн ариун сүнсний бэлэг авиасудаа Бурхны алдрын төлөө хүн нэг бүрт өгөгдсөн зүйлс аа. Энэ бол аливаа нэг гайж зүйл биш. Энэ бол 1-р Коринт номын 12-р бүлэг дээр бичигдсэн байгаа. Үнээр бурхан судар бүр бурхны амьсгалтаар бөгөөд заахад зэмлэхэд зүвт байдал чиглүүлэхэд тустай гэж байгаа шүү дээ. Тэгээд бурхны үг бол хоёр талдаа эртээ сэлэн бөгөөд бүх хэл хэсгүүдийг нэвцүүлдэг гэж байгаа. Бурхны үгийг нэгийг хасч болохгүй нэгийг нэмж болохгүй. Энэ бол эзний үг байгаа. Эзэн бурхны үгийг хасаж болохгүй. Хасаж байгаа сургаал бол тэр сургаал тэгж ярьж болохгүй. Бас энэ дэр нэмж бас ярьж болохгүй. Үг үсхийг салгаж болохгүй байгаа. Энэ бурхнаас ирсэн үг гэхтвэл энэ үгийг судлаж бид нар үгийн дагуу итгэлээр үйлдэлээ гэж хүмүүсийн амьдрал бурхны дуудагдсан дуудлагыг бид нар биелүүлэхэд чухал юм аа. Яагаад гэвэл энэ эдгэх бэлгийг мэдснээр маш олон хүмүүс итгэрдэг байгаа. Итгэлийн бэлэг авьяасыг мэдснээр итгэлийн бэлэг авьяастай болсноор хүмүүс идвэл олон зүйлсүүдийг үлдэж урагшаа явдаг байгаа байхгүй юу? Хэл ярих уугаар яж дотор хүн босгон байгуулагдана, босод хүмүүст босгон байгуулна. Иш үзүүлэх бэлэг авьяасыг чуулганыг тэр чигээр нь босгодог. Хүмүүс тэр очиж хүмүүсийг босгон байгуулдаг. Онцгой үйлчлүүд байгаа шүү.
Тэгээд мэрэгэн ухааны үг буюу мэдлэгийн үг буюу мэрэгэн ухааны үг буюу онцгой зүйлс ийм зүйл болсон байна, тэгэх юм байна. Одоо ийм болох юм байна, тэгэх юм байна. Одоо та ийм гэсэн тийм чиглүүлэг ирдэг байдаг. Эдгээр бүх зүйлсүүд байна. Тэгээд бүгдийг Есүс нэр өрөөж байна. Сонсож байгаа хүний бүр эзэн бурхан нэгүсэл хамт байж хүний бүр эзнийг алдаршуулах болтугай Есүсийн нэрээр өрөөн залбирч байна. Амен. Яавд дараагийн 3 дугаар хичээлээрээ уулзцаая. Ариун сүнсний талаар биднээс хичээл өргөжлөл үзэх болтоо.